Үндсэн хуулиа дээдлэн залах тухай. Монгол Улсын их хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь 1924 оны 11-р сарын 26-ны өдөр бүгд найрамдах улсын үндсэн тулгуурыг тогтоо үндсэн хууль тусгаар улсыг тунхаглан зарласан анх дахь үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг тэмдэглэж улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баттган бэхжүүлж хүний эрх чөлөө шударгаас үндснийхээ ив нэгдлийг эрхэмлэн дээдлж төр ёс төг соёлынхоо уламжлалыг нандинан өвлөж хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орондоо хүмүүнлэг иргэний ардчсан нийгмийг зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон 1992 оны 1-р сарын 13-ны өдөр баталсан ардчилсан шинэ үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх нийт байгууллага иргэний үйл ажиллагааг үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх мэдэгтүүн сахигтүүн гэж даяар олноо зарлан тунхагсныг сахин биелүүлэх зорилгын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тогтоосугай. 1. Төрийн бүх байгууллага улсын хилийн чандад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчдийн газар үндсэн хуулиа дээдлэн залсугай. 2. Иргэн бүр үндсэн хуулиа судлан мэдэж айл өрх бүр үндсэн хуулиа дээдлэн залахыг уриалсугай. 3. Үндсэн хуулийн агуулга улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал хүний эрх чөлөөний ойлголтыг бүх төвшний боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган түгээн дэлгэрүүлж тайлбарлан таниулахыг Монгол Улсын засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даатгасугай. 4. Үндсэн хуулийн агуулга улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал хүний эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж тайлбарлан таниулах сурталчлах хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалсугай. 5. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргад даалгасугай. 6. Тогтоолыг 2024 оны 11-р сарын 26-ны өдрөөс дагаж мөрдсгөө гэсэн тогтоолын төсөл байна.